За тэгээд жижиг санал монголоо байв. Өглөөний мэнд. За бид нэр бөөр нурлуу явж байгаад багнуур өнгөрж явж ийснэ. Экофлоуийнхоо нарны панел зэнгэлэгчийг мартцсанаа мэдээд буцаж хот руу яваад нөгөөдгөө аваад буцаад уулын чойболсонд очиж хонно гэж төлөвлөж исэн болвол бид нар Хинтээ аймгийн Чингис хаан хотод шөнө ирээд Амуудаа хотелд буугаад өглөөний цагаа уучаад одоо бид нар чойболсон руу хөдлөж байна. Өнөөдөр дэхтээ ийм гоё бороотой замд бол явхад бол янзын өдөр байна. За явцгаая. Замасчтай болгоно гэнэ үгүй юм чи. Амын нэг ч ядаж богнох юм. Бас гүйцэтгэж болохгүйгээр тэнэгтэй чи. За 5-50 гээ зам чин нэрээ өстэй заваарсан зам байт юм байна. Цажуудлын шороогоор нь явж үзлээ. Ядаж ихт ингээ бороо орцсон болохоор битүү шахав. Маруур цохиолоор нь явж үз. За чойболсон хот Дорнод аймаг. Бид нэр олхон ингээд буудлын доор Азур гэдэг ресторан орж ирсэн байна. Ер нь бол Google Map-аас ревю харж байгаа дэрэл. А Дорнодынхны ер нь бол порц бол шууд халагдчих шүү. А цай шүл бол давсгүй ирж байна. Жохон давс нэмж өөртөө таарч ирлээ. За пицца ирсэн. Бас л Дорнод порц. Юу вэ нэг? Бам бам. Ийм хоёр. Ана Дорнодынхны порц бол өстэй янз юм биш үү? Яг нэг таарсан порц юм бэ? Вау. Гачма? Сахалтай шүү. Моо ийшээ ингээ гоё алхдаг талбайтай. Ийшээ бас юм алхдаг замтай. Ямар том хот вэ те? Ашигтай том хот юм шүү дээ. Жавлсан чи. Чөп батсан чи. Ямар ч там тэмдээ. Зарим нь гарч байгаа юм уу? Ажна. Ямар том юм бэ? Барах юм уу? За. Наач. Марч гой хүүшгээд тань. Анхад ийм гой том займаг шүү. Энэ хажуугаар юм самбарууд дээр 9 гайхамшиг бичиж. Араас өдөр энэ менингийн талаар дээр. Окей. Бид нар сайн ингэсэн шүү дээ. Хөлбөмбөр тэгээд ингээд чавлсан гэж оржсэн шүү дээ. Араас ингээд менингийн талаар дээр та энэ өртөл явна гэсэн. Хин чимо. Халахгүй орно гэдэг чи энэ юм уу те? Халахгүй сум орох юм бол энэ авгаал та. Аа, бид нар зур гол руу нэг очно гэж юу? А байдлаас бол ийзээ. Хөхнөр гинэ. Соёлцоо болох нэ. Харабган дахин овоо. Ин дарами хасаа юу. Надад доор зүгт. Батик улсан наран торох нотмен орандудэрка оралтосан орскатолко хэлмин Хэрлэн гол хэнтэйгээр урсаар байгаад ингээд орондоор ингээд цаашаа явна да. Яг гой хажуугаар нь явах юм шүү дээ. Энэ үстэй юм уу? Юусан юм уу? Болонгортой. Ямар амар. Юу Намбар аваад гоё юм бол. За олзоо мохтой. Нэг ганц садан тавьсан. Сазан гарч байна. Тий. Аа за. Юугаар аа? Талхаар. Талхаараа? Тий.
Өө зөө. Хөөхөн боломжтой. Талхаар яаж ирдэ? хар яах вэ? Хэмжээг нь харуулдаг. Дохиод юм. Аа? Дохиод юм. Том жижигээр яаж хийх гэсэн шалтгаан нь. Оо энд ч тэр зөндөө байгаас шүү дээ. За чи талах хийсэн юм ах энэ дөө. За харъя. Энэ чулуугаар чи хөндрүүлэгч хийсэн юм уу? 근데 저도 맨날 хүн гэж явж байгаа. За. Талхаа зүгээр усаар норгол бацсаж байгаа юм уу? За, Үгүй ээ, бижигнжин энэ дээр аа. Энэ ямар цагт юм бэ? Энэ жижигхэн чупаклаа байх тань хороо шиг л юм өгдөг шиг. Би энэ шийдвч болох юм уу? Болчихтой. Болохгүй мó? Энд гол дээр хоноод ядаа шумууд бихгүй. Амар хахад. Цацчаад суугаад байгаа юм. Нэгтэй цаанаа нэг тийм нандор газар мэддэггүй юм тий. Энэ чиглэг бөхцөн байгаа гоц тий. За бид нар цэцэдэг төрөлнгээр зугаалаад Шовлсонгийн захаар ороод тэгээд Будалтай хэрцгээсэн одоо амрах чинь маргааш 300 км шорон замаар Менингийн талыг дайраад гарцгаана. Тийм учраас маргааш маш уртаа ил хүлээж гин. Өнөөдөр эртхэн унтаж амръя. Маргааш уулзъя. Сайхан амарцгаагаар. Чадангуу тэгээд буудал ханцоолоо. Өглөөний цайнд бол манны каштай цай талах өгч байна. Тэгээд бид нар одоо ийшээ явж өглөөний цай уух чинь. Залуу гоч намууд юм байна. Вау. Өндөгсөө цэцэгтэй салат шаш сэндвичийн салат. Break time гэдэг кофе шоп. Надад өдөр нутаг баймааргүй янз сайхан кофе шоп биш. Манай бүх аймгийн төв ийм кофе шоптой болмоор юм аа. Чизкейк нэвлэхгүй. Break time coffee shop. Дорнодын хамгийн best coffee shop. Нэгдүгээр талбай 102 гэж байна. Бид нар ийшээ очиж бензин аавна. Тэгээд цаашаага бөөр бол 270. За бөөр дээр хэд хончоод цаашаа болов халахгүй л орж музей юмнуудыг үзнэ. Ургашиг наса аса экологи мэдрэшли ай гэрмэлтэй найзтайгаа юм ба тэр бай найлал. Ямар сайхан. Яа. Энэ гараа. Амар том шаргал. Бид нар сая хэдий отвод өнгөрцөн. Энд ерөөсөө хятадтай хэлтэй ийм ойрхон газар ирсэн. Энэ ингээ хэл байна. Ингээд манай алдарт Менингийн талыг хэлж байна. Энэ. Вау. Энэ тал багаас гэсэн үг. Энэ хор засвал. Тэгээ алдарт Менингийн талд яг одоо 80 км/цагийн хурдтай гадаа нэмэх 650 м-ийн далайн түвшнээс дээр явж байна да. Нүдэн бүлтэх газар нэгч уул алга. Тэр чигтэл тал. Үнэхээр сайхан тэгшин тал юм байна. За Менингийн тал харцгаая. Гайхамшигтай. Хаваас юуч байна. En бол түрүү бай найзов.
Цасан доор бас нефт газрын тос хайшин татаж гаргаж байгаа юм. Одоо ингээд эндээс цаашаа засвал болчих. Шинээр цаашаа зүйдэг байхгүй. Шууд нефт хүнэртэж байна. Энэ аваас битүү ханхалт юм шүү дээ. 21-р байрлалын эндээс бид нар засвал дээр гарсан. Уул нь энэ Сод Монголын колонк байдаг. Тэгээ бензин дууссан гэдэг үхгүй. Шууд тоглоод эхэлчихэж байгаа юм уу даа? Өлсгүй байна уу? Аачлал юм хатгаа байна шүү дээ. Бид бүр нөрөн дээр ирсэн. Гадаа маш их салхитай. За мөн борооны үүл хойноосоо гараад ирлээ. Boor Family Resort гэдэг энэ газар өнөөдөртөө бол буулаа. Тийм бөмбөр гэр авсан. Нэг өргөө ортой. За бараг 3 хүн. Арай нарийн. Гэхдээ 2 хүн бол унтчихаар дивантай. Шууд нурлуугаа харсан вьютэй. Одоо цаг оройн 7 цаг болж байна. За өнөөдрийн хувьд бол бид нэг бараг л 300 км явж ирлээ. Сайн мэдээ нь 21-р талбайгаас наашаа бол бараг 80-аад км засан замаар явж ирлээ. Наашаага Менингийн талаараа дамжаад ерөнхийдөө бол тун дайггүй шорон замаар явж ирдэг юм байна. Мөхөндөө шарсан сармисны голт авраг. Гэртэ мантуу гэдэг айдэрсэн орой ол. Ингээ явлаараа манаш гоё болчихно. Маш гоё тогтун байгаа шүү. Надаа истэ болоо. Одоо нэг цаг болж байна. Одоо бид тэр ингэж чанаад унтнаа. За бай манаш уулзсан. Чад нөр иргэр. Миний авчихсан газар санаа гоё юм байна. Би хашаахгүй байсан мод юм. Тийм үү? Гэргас нуур гэдэг байсан яасан? Антаа байна. Ийм хаа. Авраг юм ба. Хөвж байгаа байхгүй чи. Оо, мантис биш таараа. Хөвдөг пиер гэдэг юм уу, гүүр гэдэг юм уу. Эндээсээ усан завин байв руу гардыг байна л та.
За бид нар өөр нөрийнхөө ирэг дээр майхантай хонж үзьгээд одоо ирэг дээр ирсэн байна. Ерөнхийдөө яг энтлийн ирэг бол тэр чигтээ ингээд өндөр ирэгтэй. Тэгээ өндөр иргэнээсээ доошоо ингээд маш гоё илсэн нам ирэгтэй байд юм биш үү? Нара. Ингээд ганц нэг газар бол машин орох үецээр нам ирэг байна. Гэхдээ маш их сул илстэй. Шууд ороод зоогдож байна. Би дөрөв нэг орох гэж оролдоод суухаараа харин болчлоо. Нэр ямар бол хийж байгаа лээ? Хавиргатай блок шиг юм ихтэй үзэндээ. Хавиргатай блок. Вау. За нэг салхилахаараа бас нэлээд салхилдаг газар байна. Яалтчгүй намд ор юм тал газар учраас. Нөгөө талаас усан дулаахан. За мөн ийм гоё илстэй нуур Монголд бас маш цөөхөн штэ нэрэ. Мэдгүй мэ. Одоо улагчны хар нуурыг гэдэг утгад бол гоё илстэй ч гэсэн нэлээд хүүтэн байдаг. Өөр нуур байдаг бол бас та бүхэн хэлээрэй. За ээжхэн хийсэн. Плов. Вау. Эра. Хаа яц плов хашаад байна. За сайхан өглөөний рефрешмент хийчихв. Янзы. Осгоо яана. Ослоо яг ингээд оронгууд яг хүний биеийн температур шиг үүд юм штэ. Яа гоё юм. Юусе дарахгүй. Тэгээ сая нилээн цаашаа явлаа ингээд айгу гүйх юм бэ. Тэгсэн чинь доор ингээд хисаана зөндөө. Яа гоё юм. Гişингүүт ингээд хаччих гээд байгаа юм шиг санагдаад айгаад. Яга табаагүй мó. Одоо цайгаа уучаад аав нь ингээд шилээ зүүж байгаа орё заа. Тэгээ шомж байгаа барь за. Авигийн тортила мастераар томллоо. Аа тийм. Өндөртөө наан гэдэг юм уу та энийг одоо. Наан ч энтхэг байхгүй юу? Тортила гэдэг чинь Мексик ер нь Латин Америкийн хоол байхгүй юу? Тэгвэл өндөртөө тортила юм байна. Yes, өндөртөө тортила. Нэгэн хад 10-аас 10 бай. Really? Таадагч гинөө. Яа. Нүд гоё ахын төлөө. Чинчин. Сэрэг нэг хоёрын гурав. Ингэж чаачих юм. Тоош шомпч чинь сайн үгүй юу? Ёо, эцтэй магаалтаа байна. За энэ Зүгээр ингэ барьж байгаа тийм ч онгоо татчихгүй байгаа зү. Өг. Ийта.
8 юм уу? Хоос юм биш үү? Тэгэл том юм тий. Том юм. Ер авид үү? Амархан онгоор байхгүй юм шүү. Яс өсгийгөө гэдэг биш торог өгөхгүй. Оо. Эргээр агаанууд нь ер нь хүчсэн байд болов уу? Яа дийс уртлын ороод гадны руугаа. Бөө шараа олцтой тоо. Марин зүгээр шараа. За бид нар талын бүр resort дээр ирчлээ. Улаанбаатар тест амар бороо орж ийн, будаа олгож ийн гэдэг байгаа шүү дээ. Тэр бороо чинь наашаа ирж яваа. Тэгээд windy-гээр харахаар бол ер нь үүрээр орж ирэх юм байна. Дөрөвний ширээтэй, хөргөчтэй, 5 ортой, за орыг нь нийлүүлж болон цагаан хэрэглэл өгнө. Air con-тэй голно. Тэгээд цонхнууд нь бүгд тортой. Зүгээр юм байна. Чи над ухам дээр чинь шумал. Нүглөний минь. Сайхан мөрөө. Өсөж өглөө аваа ууртаа шиг цайгаа. Нөгөө чи хоол тэгээд их хайраа. Одоо амар. Нөгөө өчтрийн толь шиг нуур чинь байхгүй. Даглагатай нөө. Амар. За бид нар өглөөний цайгаа уучаад талын буур амралтын газраас гараад явлаа. Гадаа бол шүнжэнгөө бороо орлоо, их салхитай байлаа. За бид нар одоо Сүхбаатар сум өнгөрөөд явж байна. Баруун орт хүртэл 60 км үлдлээ. Дундаж урд 36. Ийм л зам байна да. Ер нь бол өөр явах аль замыг нь явж үзье гэж энэ аяллаараа бодсон. Тэгээ бид нар хойгоороо дорндоор Менингийн талаар явж үзсэн хэрэгтэй. Буцахтаа бид нар сая Матад, Сүхбаатар, баруун урт гэдэг ингээд энэ чиглэлээр урдуур нь тавьж үзчихэв. За одоо ингээд 60 км үлдсэн учраас ер нь дүгнээд хэлэхэд бол хойдлын зам дээр юм байна. За хойдлын дорндын зам дээр чинь тэр 5-50 гэж нэг хэсэг заван зам байна. За тэр л байна. Бусдаараа бол Менингийн талаар явах нь хамаагүй илүү хэмжигтэй талын гой зөөлөн зам байдаг юм байна. Энэ урдуур Сүхбаатар явах зам яагаад юм бэ вэ гэхээр 19-р талбайгаас ихсүүлээд ийшээ нөгөө дорногоо барьж байгаа нөгөө нефтийн үйлдвэр энэ хооронд чинь 1-р нефтийн хоолой татчихна. Яг зам яаж байгаа. 2-р энэ талд нь хойдолд нь өндөр хүчлэгийн шонгууд зооцсон одоо юу гээд утсыг нь татчихна тийм. Зам нь бас тэрийг дагаад засч амжиг байгаа юм байна. Тэгэхээр энэ замаар бол явуулдах юм байна. Хойгоор явал илүү гоё юм байна. Баруун урт тэр харагдаад байдаг энэ замны байгаа байдлыг oh my god. Бараг 5-50-аад санацлаа. Гонийг 30 яаж зилээ. Гонийг 30 бусаад хэлчих. Тэр бол булгаа 30 гэж нэрлэхэр юм бэл. За, шигт шүрэн зам гарч өглөө